Сайн байцгаана уу? Бизнес стратегч их жаргалын 90 болд байна. Өнөөдрийнхөө 42 дахь стратегийн анализаар яаж боломжгүй мэд зорилгыг боломжтой болох вэ гэдэг хоёр арга дээр суурилж стратегийн анализ хийх гэж байна. Хэрвээ та энэ анализыг дуустал ингээ үзээд дуусгах юм бол та боломжгүй мэд зорилгодоо яаж хүрэх вэ? Ямар арга замаар хүрэх вэ гэдгийг мэдж авна. Өнөөдрөөс эхлээд та бас боломжгүй зүйл гэж байдаг юм байна. Зөвхөн боломжгүй арга барил байдаг юм байна гэдгийг мэдж явах болно. За тэгэхээр бүгдээрээ энэ өнөөдрийнхээ анализыг эхлэе. За тэгэхээр боломжгүй мэд зорилгод хүрэхэд хоёр арга замаар хүрч байна. Жишээлх юм бол 1975 онд George Lucas Star Wars гэх кино хийн гэхэд тухайн үеийн эргэн тойронд байсан хүмүүс наад чинь бол хизээч боломжгүй зүйлээ. Яагаад гэх юм бол биднэрт одоо технологи байхгүй байна. Бид нар тэр хийх арга барилыг мэдэхгүй байна. Одоо оддын дайныг харуулсан тэр одоо оддын сансар дэлгэд тэр хөлгүүдийг яаж хийх юм гэх зөндөө олон шалтгаануудыг ярьжсэн. Тэгээд гисэн хэдий ч George Lucas 1977 онд Star Wars-ыг буюу 2 жилийн дараа хийж дуусгасан. Тэгээд Star Wars гарсныхаа дараа тухайн цаг үеийнхээ хамгийн өндөр орлого ашигтай кино болж ирсэн. Тэгэхээр энд яагаад ингэж бий болгосон бэ гэхээр тухайн үед ихэнх хүмүүс юу харж ирсэн бэ гэхээр George Lucas тухайн үеийн нөхцөл байдал, технологи, тухайн үеийн одоо кино найруулагчдын хийх одоо энэ Star Wars гэх кино хийхэд одоо мэдлэг нь бол ийм жоохон байна. Хүрэхгүй тий. Технологи байхгүй энийг бол хүрч чадахгүй. Гэвч George Lucas юу харсан бэ гэхээр бидний өнөөдрийн нөөц болцоо ийм жоохон байж болно. Гэвч бид нар ийм том хэмжээтэй болтоо бид нар үсч чадна гэдгийг George Lucas харж ирсэн учраас бүтэн 2 жилийн хугацаанд George Lucas тухайн одоо Star Wars кино хийхэд шаардлагатай тэр технологиг хөгжүүлсэн. Өөрсдийнхөө тэр багийнхаа хүмүүсийн ур чадварыг сайжруулж бэлдээд энэ киногоо ингээ хийсэн байдаг. Ингээд тухайн үед боломжгүй гэж боддог байсан тэр зүйлийг боломжтой болгосон. Тэгэхээр энэ дээрээс нэг дэх зүйлийг боломжгүй мэт одоо зорилгыг боломжтой болох эхний арга бол юу вэ гэхээр тухайн өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө мэдгүй зүйлсийг болж. Яг одоогийн байгаа мэдж байгаа мэдлэгээр одоо урд нь та хизээж хүрч байгаа том зорилгод хүрэх юм бол энэ бол боломжгүй. Гэвч хэрэг та өөрийнхөө тухайн тэр зорилгод яаж хүрэх вэ гэдэг өөрийнхөө мэдгүй зүйлийг мэдж авсны дараа бол энэ зүйл бол амар боломжтой амархан зүйл болж. Үүний хамгийн наад захын жишээ бол монголчууд 5-аас 10 жилийн дараа өмнөх 10 жилийн амьдралаа эргэж хараад би 5 жилийн өмнө юм уу эсвэл би 10 жилийн өмнө би энэ зүйлийг хийцэн байсан бол би өнөөдөр миний амьдрал ийм болоод сайхан амьдарч байгаа байсан юм байна гэж ярьдаг те. Эсвэл хүмүүс хэрэг би чиний насан дээр байсан би тэгэх байсан гэж ярьдаг те. Энэ юу яаж юм хэрэг харамсал. Тэгэхээр яаж юм хэрэг 5-аас 10 жилийн өмнөх ингээ мэдлэгтэйгээр урдных одоо том зорилгыг хийн гэдэг бол амар бүтцгүй зүйл байсан. Гэвч 5-аас 10 жилийн дараа нөгөө хүн чинь амьдраад ажил хийгээд төрөл бүрийн хүмүүс мэдээл цуглуулад юм мэдсээр байгаад 5-аас 10 жилийн дараа асан чинь өмнө нь боломжгүй гэж боддог байсан тэр бүх зүйлс нь боломжтой болсныг дараа нь харж байна. Тэгэхээр энэ дээрс юу хэлэх гээд байна гэхээр биднэрт боломжгүй зүйл гэж байхгүй, боломжгүй арга барил гэж байна. Нэгдэх болохгүй боломжгүй зүйлийг боломжтой болох арга бол өөрийнхөө ур чадварны мэдлэгийг ингээ нэмэгдүүлэх гэж. Ингэж нэмэгдүүлсэн тохиолдолд боломжгүй зүйлс боломжтой болох боломжтой гэсэн. Хоёр дахь арга бол энэ дээр та аюулс гайхаж байгаа. Яагаад энэ өвхрийн зураг тавиад энд идчихэж вэ? Тэгэхээр боломжгүй мэт зүйлийг боломжтой болох хоёр дахь арга маань яаж нэхэр яг энэ өвхөр иддэг арга техниктэй адилхан. Тэгэхээр энэ арга техникийг болохоор яаж нэхэр би өөрийнхөө одоо энэ бичсэн дайчин карьер стратеги номон дээр жишээ болгож ярив. Жишээлх юм бол та одоо энэ дээрээс юу бодож байна? Сарын цалин цагийн дотор олдог болох дайчин карьер стратеги гэж. Та энийг ерөнхийдөө боломжтой зүйл гэж бодож байна уу? Боломжгүй зүйл гэж бодож байна. Тэгэхээр болохоор яаж юм нэхэр за тэгвэл яг энэтэй адилханаар та энэ 200-аас 200 кг жинтэй өвхрийг та нэг доор нь идэж чадах уу? Хариулт бол үгүй тийм ээ. Чадахгүй. Хүн бүр идэж чадахгүй. Гэвч монголчууд яадаг вүлээ? Энэ 200 кг том өвхөр байна уу? 300 кг жинтэй өвхөр байна уу? Хамаагүйгээр өвлийн туршид маш жоохноор нь хувааж өвлийн турш идсээр байгаад энэ 200 кг жинтэй өвхрийг идээд болсон шүү дээ. Нэг доор нь идэх юм бол хүн идэж чадахгүй. Бүр идэх гэж оролдох юм бол гиз дотор нь дүүрээд айгүй бол эрүүл мэндийн үхэгч магадaltaй тий. Гэтэл багаар нь идсээр байгаад бүтэн том 200 кг жинтэй өвхрийг монголчууд бүтэн жил өвлийн турш идээд дуусгах шүү дээ. Яг тэрнтэй адилхан одоо энэ сарын цалин цагийн дотор олдог болох вэ гэдэг юм бол ганцхан жилийн дотор яаж
сарын цалин цагийн дотор олдог болно гэх юм энэ бол өччихгүй зүйл. Гэвч 10 жилийн дотор бол энэ бол боломжтой. Ягаад одоо хүмүүс компани захирлууд алсын хараатай байх гэж ярьдаг. Алсын хараа хамгийн чухал нэ тий. Алсын хараа чухал гэдэг бол юу гэж юм нэхээр энэ одоо би том одоо 200 том зорилго хүрэхийн тулд би өөрийнхөө чадах өдөр бүр хийж чадах хэмжээ бүртгэн жижиглэж хуваагаад яаж өдөр бүр хийсээр хагаад одоо алсын хараатаар хийсээр 10 жилийн дараа 20 жилийн дараа тэр том зорилготой хүрэх вэ гэдэг арга барилыг бол стратеги буюу одоо алсын хараатай үйлдэлүүд гэж нэрлэдэг. Яг тэрнтэй адилхан одоо боломжгүй мэд одоо том зорилго боломжтой болох хоёр дахь арга бол одоо энэ үхэр идэхтэй адилхан өдөр бүр жижиглэж хуваагаад өдөр бүр жижиглэж хуваагаад тэрнийхээ дага алсын хараатайгаар өдөр бүр хийгээд явах юм бол боломжгүй зүйлс гэж байна байхгүй. Жишээлх юм бол би одоо Эрдэнэтийн гэр хорооллынх надад ямар ч баян хамаатан садан байгаагүй, таньдаг хүмүүс байгаагүй. Манай аав ээж хоёр бол 10 жилийн боловсролтой ингээ хүмүүс. Тэгээ яаж би одоо өөрийнхөө ингээ өнөөдрийн ингээ хүрсэн зүйлсүүд ингээ хүрсэн бэ гэхээр би яг үхэр идэхтэй адилхан өөрийнхөө том зорилгыг хараад мэдээж хэрэг тухайн үед боломжгүй. Гэвч би өдөр бүр хуваагаад, сар жилээр нь хуваагаад өдөр бүр яг энэ үхэр идчихдэгтэй адилхан идээд явсан учраас би өнөөдөр энэ зорилготой ингээ хүрсэн байж. Тэгэхээр та өнөөдрийн бидний стратегийн анализаар боломжгүй зүйлсийг яаж боломжтой болгох вэ гэдэг хоёр арга дээр суурилж стратегийн анализыг хийлээ. Нэгдүгээрт нь бол яаж юм гэхээр боломжгүй том зорилго байлаа гэж бодоход энэ чи яаж хүрэх вэ гэхээр нэгт өөрийнхөө ур чадварыг мэдлэгийг нэмэгдүүлээд боломжгүй зорилгод хүрч болж байна. Хоёр дахь арга барил нь бол яаж юм гэхээр боломжгүй том зорилгоо боломжтой мэд болсон жижиглэж хуваагаад тэгээ өдөр бүр яг нөхөр бүтэн үхрийг иддэхтэй адилхан өдөр бүр хийж гүйцэтгэж идсээр байгаа том зорилготой хүрэх боломжтой. Тэгэхээр яаж юм гэхээр боломжгүй зүйлс гэж байхгүй, боломжгүй арга барил гэж байна. Орд 200 жилийн өмнө хүмүүс шувуу шиг тэнгэрт ниснэ гэдэг гэхэд хүмүүс итгэхгүйс өнөөдөр бид нэр шувуу шиг онгоцоор тэнгэрт нисэж байна. Өнөөдөр боломжгүй гэсэн зүйл бүх зүйлс боломжтой болсон. Тэгэхээр боломжгүй зүйл гэж байхгүй, боломжгүй арга барил гэж байна. Хэрэг та илүү их одоо Монголын нөхцөл яаж боломжгүй мэт зүйлсийг боломжтой болох вэ гэж ярих юм бол одоо би өөрийнхөө бичсэн Дайчин Career Strategy ном дээр оруулсан байгаа. Үүнээс гадна дэлхийн шилдэг бизнесмен алдартнуудын амжилтын алдаа оноо дээр суурилсан дараагийн 58 стратеги анализыг 7 хоног бүрийн бүтэнсээ өдөр бүр тасралтгүй хүлээж авах хүсэж байгаа бол бизнес стратегич Инх жаргалын 90 бол гэсэн YouTube сувгийн маань subscribe хийж ингээд дагаараа. Өнөөдрөөс эхлээд би өөрийнхөө анализуудыг зөвхөн YouTube сувг дээр оруулж ирж тавьж явах болно. За тэгээ анхаарал хандуулсанд баярлалаа. Таны боломжгүй мэт санагддаг зорилго бүхэн бодит амьдрал болох болтугай. За удахгүй уулзах залгасаа.